Анх сурч байхдаа бань гэдэг ханзыг ямар хэцүү ханзаа гэж боддог гэж лээ. Банзя нүүх гэсэн үг. Зя гэдэг чинь гэр тийм ээ. Тэгэхээр гэрээ нүүлгэх гэсэн үг байна. Минтэн пангё банзя маргааш найзууд гэрээ нүүлгэх гэж байгаа. 我去帮忙би явж туслана. Банзя ши гэрээ нүүлгэх үед ай рэн пан wo хайрт хүмүүс надад тусалсан. Банла тус зөөж 很多东西 маш олон зүйлийг зөөж надад тусалсан. 阿姨搬家了 ихч нүүж байгаа. 住在很安静的地方 амьдарч байна. маш 安静的 амьдарч чимээгүй 地方 газар руу. Аи гэх юм бэлээ. Ээжтэй ч болон ээжээсээ дэшээ насны ихчийг аи гэж дууддаг тийм ээ. 5 насны зэрэгтэй бол болохгүй. Тэгэх юм бол хүү явгаа минь гэж байгаа юм шиг жоохон бүдүүлэг байна шүү. Окей. За, дараагийнх нь. 我们班级的同学都来帮忙搬家. 我们班级的 манай ангийн 同学 сурагчид 都 бүгдээрээ 来 ирж 帮忙搬家. гэрээ нүүлгэхэд минь тусалж байгаа. За, банг мангийн ханаас бан үл үг орсон байна тийм ээ. Дөрмийн хувьд тийм үү. Зүгээр бангийн ханаас нь юу ордог вүлээ? Нөгөө дөрмийн хичээлээс үзээрэй. Банжа хоо гэрээ нүүлгэсний дараа 신자 신 гэр мэн. Шин гэдэг чинь син. Би ичэн өмнөхөөсөө анчвандуула. Хамаагүй илүү аюулгүй бахнэ. За, та хэдийн өнөөдөр үйлбэрийн зөв дэс дараалал оруулах үг юм байна. Өнөөдөр үзсэн үг банжа нүүх гэрээ нүүлгэх.